Сайн байцгаана уу хүмүүстээ. Сар шиндээ сайхан сэлцгээж байна уу. Морьтой Монгол оюун Монгол даяар хүргэлжсээр байна. Морьтой Монгол оюуны хүрээнд бэлтгэн явуулж байгаа сар шинийн баярын адуучин нэвтрүүлэг Төв аймгийн Баян жаргалан сумын нутаг Нядаг Баян жаргалангийн хурдан адууны бичээрээс үзэгч та бүхэндээ хүрч байна. Баян жаргалангийн олон сайхан залуучууд Борчгон тооны хаммар талд төмөн сүргэн төм төмөр нүсгэж эцэг өвгдгийн гадгалмтыг Улаанбаатаран адууныхаа хурдыг сорж морьтныхаа соёлыг дээдлсэн энэ сайхан залуучууд сар шинийн баярын хэмрэгтэн сайхаар энэ хүрэлцэн ирж байгаа нь энэ. Төв аймгийн Баян жаргалан сум бол эзэнээсээ олон сайн адуучтай, олон сайн уяаж, олон сайн уурагчтай, эзэнээсээ малчуудтай, морьтны соёлын олон томоохон үйл явдал болсон ийм сайхан малчуудтай ариун дагшин нутаг усан. Энэ нутагт энэ жил өнгөж аммадын застай адуу малын тарган зэрэгтэй сайхан үйл болж Баян жаргалангийнхан онд тарган орж сар шинийн баярын өдрүүдээр үзэгч та бүхэнд адуучин залуучуудынхаа эд хавыг гайхуулж байна. Адуучин нэвтрүүлгийн хамгийн эхний оролцогч Төв аймгийн Баян жаргалан сумын жаргаланд багуюу 1-р адуучин Засан доржийн Бат сайхан. За Бат сайхны хувьд бол одоо бүх юмны эхэнд мордноо. Заавар шүүрхээ сайхан мормортой хөдлөлөө. Тонгойноо. Зааварганы үзүүр дээрээс самбатайхан шүүрлээ. За бас л бор мортой хүн эхэлж байна. Баян жаргаланчууд мортой Монгол оюуны хаан жагсаал 80 гаруй цагаан мортой жагссан бол адуучин тэмцээ мөн мормортой залуугаар л эхэл нөхөн хавийн язгууд очив. За энд одоо нохой дагуулсан адуучин бол Давг доржийн Матбаатар. За адуучин хүнд малчин хүнд одоо морь нохой хоёр бол хамгийн үнэн чанд нь байдаг. За Матбаатар хөдлөлөө. Тонгойдоо. За харин дүүрэн голоосон. Одоо Матбаатар шүүрлээ дээ. За халдар нохой бол одоо дуран хараахан ороог нь араас нь дагаад авчихсан. Матбаатар сайхан шүүрлээ. Жаргалан тугийнхан энэ тун сайхан эхэлж байна. Энколдын энк төрээрээ зогсжээ. Жаргаланд баг 1-р адуучин. За халдар нохой бол өөр хүн дагадаггүй байна. Яг эзнээ л дагадаггүй чинь. Сайхан бууралдахтай хангар удам мөртөө хөдөллөөд. За сайхан. Энк төр сайхан шүүрлээ. За ер нь Баян жаргаланчууд бол одоо багуудынхаа хооронд одоо баг дотроо энэ тэмцээндээ орох гэж олон удаа шалгаруулж явуул. Үүнийг нь 2013 оны Монголын морин спорт уяачдын холбооны Монголын сумдаа шилдэг холбоогоор шалгарсан морьтой Монгол оюуны хүрээнд одоо адуучин залуучуудынхаа эд тавыг одоо хинтийчүү Төв аймгийн Баян жаргаланчууд сольсон юм аа. Төр бол Төв аймгийн Баян жаргалан сумын одоо Жаргалан тугийн одоо 6 дахь адуучин байна. Баатар аймгийн Баян дэлгэр сумынхан мөн одоо адуучдынхаа орж чадварыг сольсон. Онголоо. За харин ямар ч төвгүй сайхан уйлчлаа да. Хонгор морь сайхан шугамшиг сайхан явлаа. За дараагийн баг эхэлж байна. Улаанхавагийн адуучин Нанцадын Алтан баяр шүүрнэ. За энэ Энкотын төр болдын шүүрснийг одоо даашруулан харуулж байна. За Баян жаргалангийн залуучууд үнэхээр морио сайхан эдэлж байгаа, унаж байгаа нь харагдж байна. Энд одоо уурга шүүрж байгаа нь уургын морьдын одоо гэдэс хүчтэй сайхан тааруулсан, эдлэгээ үзэсгэлэн тэр байгаа байдлууд ер нь Нанцадын Алтан баяр Улаанхаваг юу 2-р адуучин за бас л цагаан шарга морьтой хөдлөлөө. Тонгойноо. За харин дүүрэн шүүрлээ. Нанцадын Алтан баяр сайхан шүүрлээ. За дахин харъя. Нөөрө нилээн сайн алсан. За морь зайлцж магадгүй гэж одоо нилээн сайн хажуу тишээ налж өгсөн байна. Тэгээ энд үл одоо жинхэнэ овсгоо самбаа бүх юм нэгэн зэрэг шаарддаг. Цаг сөрөнгийн болд баяр. Улаанхавагийн адуучин цаг сөрөнгийн болд баяр. Энэ уурга шүүрэх, уургалах энэ бүхэн бол одоо яг бүх аппа самбаа хурд энэ бүхнийг бол нэгэн зэрэг шаарддаг. За бас л төвгүй сайхан явуулчлаа. Хэр халдсан мөр сасал сайхан явж байна. За дахин харъя. За тэр дууны нэлт уяаж шагдарган Донодогийн галын хүү шагдар түүний хүү Батсангэл ирчихсэн байна. Галын хөрмөрний одоо голомтыг сахиж байгаа. Ийм айл галгайн одоо голомтыг сахиж байгаа. Одоо төрмөр нээсэн. Хонгойдоо сайхан явуулчлаа Батсангэл. Шагдрын Батсангэл.
За энэ сайхан залуучуудад дандаа нэг 25-аас дээш 20-оос дээш насны залуучууд байна гэж байна. Баасан Сэрэнгийн баяр сайхан Улаанхаагийн дуучин. За баяр сайхан бас нэгэн жинхтэй байгаа өмбөлөө төргөлөнд ихгүй. За аваад өндөшөө. Амар жоохон өглөөн саарчлаа. Түүнээс өдөө сайхан голоос навлаа. За баасан Сэрэнгийн зэрдмөр энэ үхэн дээр тусчлаа. Их эрт тонгойцсон учраас за чимэд очиргон хөө цэрэн жимднээс оролцож байгаа маань энэ залуучууд дандаа баг багаасаа шалгарч оролцсон. Тэгэхээр эдний хүүхдүүдийн одоо дундаа харьяалтай, атомолоо морин харьяа сайдлагийг бас нэг жишээ юм л да. За нэг алдаа тэгээд үзүүр дээр нэдээс яг урганы үзүүрээс өнгөрч байхтан шүүрээд авлаа. За одоо 2 ураг хөрсөж байна л да. Яг за хүрээгүй юм байна. За тэгээд дараагийнх нь яг үзүүр дээрээс морь бараг өнгөрч байхад цэрэн жимэд сайхан шүүрлээ. За Тавгачрын Бат Эрдэнэ. За өнөөс хойш адуучны нэвтрүүлэг адуучны тэмцээнийг бол одоо яг морийн шалгаж яг өөрийнхөө морийг шүүрч байна уу, өөрийн морийг өрсөн хүнийг бол одоо тэмцээнд оролцуулахгүй байх ийм журам гарч байгаа. За хөдлөөд сайхан Бат Эрдэнэ сайхан шүүрлээ. За тонгоно. Тэмцээнд оролцохдоо биш адуучин хүний морион эдлэх ураг маань засах энэ бүхтийг бол одоо энэ тэмцээн бол одоо хангаж өгөх шаардлагатай байдаг. За хамгийн залуу адуучин 19 настай Сэрэн-Даваагийн Дэмбэрэл дадуу Монгол улсын сайн малчин гэдэг эрхэм малдрыг сар шинийн баярын өдрүүдэд байгаа Монгол улсын сайн малчин Чимэд очиргон хүү Сэрэн-Даваагийн хүү Дэмбэрэл дадуу сайхан. За Жаргалан төгийн адуучин Давг Дэржийн Батбаатар дээр адуу мөн чирчтэй ирж байна даа. Буруу талаас нь ургацсан. За энийг одоо жинхэнэ шургуул гэж байгаа юм л да. Бороо за удаашруулаа харъя. Буруу талаас нь за бороо дуу ер нь хамгийн түрүүн цагтаа гарсан. За олмос сайхан суудаа хонгормор. Яг л дэш нь харуулсан байна бороо дуу. За дараагийн адуучин Бямбаатар Чингин Отгон Бат. Буруу талаас нь ургалсаа. За түрүүчийн алдармарыг л ургалчлаа да. За буруу талаас нь буруу ургалахаар ингээ эвгүй байд юм аа. Буруу талаас нь харин зөв ургалах юм бол татхад өвтэй адуус хүч амархан алддаг. За тэгээд яг л зүтгэдгээр нь орчдөг юм л да. Буруу талаас нь буруу ургалахаар. Буруу талаас нь харин зөв. За Нанцдын Алтан баяр. За Алтан баяр буруу талаас нь ургалах юм да. За гараад ирлээ холод дуургасаа. За яг л ингээд харгалтай холод дуугуулд яг сүүлийн сэнсрүүлээ сайхан эргүүлж байна. За одоо за тэр ингэ зөв цацаж ургалах юм бол ингэж гоё шахал зураар нь ордог. Буруу ургалах юм бол тэрчгээрээ зүтгэдгээр нь явчихдаг. За Шагдрын Батсан гэл ургална. За адууч сайхан ирчтэй ирлээ даа. За гоё. Сайхан зоригтой ургалсан. Ажиг адаг адуунд явчлаа ургыг өгчлөө. Тэгтээ энэ хуурам зуяагаар авч үлдснээс ингээд зоригтойхон ургалаад уургаан алдаж байгаа уургачдууд ахмадууд их дуртай байдаг. Адуучтайгаа бол бид техникийн зөвлөгөн дээр тохирсон. За хувь тасар бол одоо тэс оноо өгөхгүй яа гэж. Ягаад гэвэл адуучин хүний хэрэглэл одоо нөгөө суран хувийн одоо сайн бүх байх ёстой. Адуучин нэвтрүүлгийн явган шургуулж ургалсан цаг хэлж байгаа. Гасан Доржийн Бат сайхан эхлэн. За Бат сайхан гоёхан шургуулаад авлаа да хайраад дуу. Өөрөө нэг хөлөлдөө тусаад ирлээ эргүүлээд авлаа. За удаашруулаа харъя. За нилээ 2 адууны цаана байсан шүү. Тэгээ наагуурнуудаас урд дуурнууд таад гаргаад ирж байна. За одоо явган шургуулж ургалууд одоо бүр их урд бацсан ба хэрэгтэй. За Бат сайхны уургууд бас дундын Давг Дэржийн Батбаатар ургалнаа. За энд за түрүүчийн гарсан халзаа дуурайд ирлээ. Яаха. Гудтсан гудтуулахгүй байна. За хийгээл татсалдаа бол тэгээс өөрөө хөлөлдсөн. Адуу тарган нэмэртэй байгаа. За сайн гудалсан. За тэгээ уурган суглах гэж байгаа л болчлаа. Энх холдын энх төр. Жаргалан төгийн адуучин. За адуучин сайхан шургуулж байна даа залуучууд. Яавсаахаа. За зоригтой уургалах бол одоо андашгүй байдаг. Урд дуурн татаад гаргаад ирж байна хонгор халзаад. За харъя.
наа талд нь хөрөнгө адуу явсан. Тэгэхээр цаана нугаадаг ургалаад цаа талын адууны урд дуур гаргаад ирж байгаа. За тэгээ адуу хүн хоёр хоёулаа одоо хөлөлдөө тэгээд ингэтрүүд уургаалцсангүй. Отгон бот уургалнаа одоо. За боржигны үг нь хөлтдөө. За тэр. За энэ бүр одоо гоёхондоо. Одоо юу гэж хэлэх вэ одоо отгон ботыг. Тэр одоо томатоо шүү. За уургалсан татсан. За хөлж чаддаг юм байна энэ. Гоёхон уургаллаа даа нэхэр. За энэ кот юм нэр бол да. За ургасаа. За энэ саяын 3 залуу энэ 3 удаа үнэхээр боржигныхоо нэртэй зартай уургачдын залгамж чалааг авч явж байгаа. Тэр эрдэм ухааныг өвлж явж байгаа бол одоо үнэхээр харууллаа сая. Хийгээд гуддаг яг хий. Аль нэг хөл агаарт байхыг бол одоо тэрийг л мэдэрч. Өнөө тэрийг хараад байж ингэж өгөхгүй шүү дээ. Цаг зүрэнгийн бол хоёр ургална удаа хоогийн дуучин. За бүрцөөхөд дурж левел 4 дээр. За доор нь нэрдээс. За тэр. За. Хөдөлгөөнгөө тогтоож явлаа. Бол хоёр. Шимэд очрын бат сэрэн дараа нь ургална. Тэр. Айхан гудагч байна. За их уртуургыг бол одоо цэрэнгийн ургуул энэ бог нүтер бол хоёрын ургуул бог нүтер ургуул байна. За чимэд очрын бат сэрэн ургуул нь одоо. За хангуратоо бүр сэнсрүүлээд ирдээсөө. Түрүү бол хоёрынхаас ааж ойрхон сэнсрүүлээд эргүүлдэ. Дааган шүтлэх ургалсан байна. Шүүгчдүүд харж байгаа ямар адуу ямар насны адуу ургалж байгааг бас харж оноог нөхөж байгаа. За шагдрын бат сэнгэл ургална. За адууч мөнгөний тунраад нь сайхан орж ирлээ дээ. За хэрэтто. За энэ өөрөө хөл алдсан ч үгүй цэрэнгийн хувьд бол бас ингийн хувьд бол шагдарганд бол одоо Монголын морин спорт уяачлалын холбоо Отрын мор гэртэн одоо 95 онд байгуулагдж байсан Монголын одоо хамгийн олон гишүүнтэй энд сайхан байгууллага байгуулагдж байсан төвхтэй шагдарган хөв Батцангийн сайхан ургаллаа Нямсрынгийн даваад орж. За хүрэн адуу ургалсан. За зоригтой. Үнэхээр зоригтой ургалсан. Хинтийн биндрийн салхин намсрагаа гэдэг үгэн ярьж байна лээ. Ер нь одоо хуурамч уяагаар одоо уургалаад хувийн алдуурч байгаа уургач бол уургач швэ. Харин зоригтой уургалаад уургаа алдаж байгаа дууч бол одоо жинхэнэ уургачаа гэж. Баасан цэрэнгийн баяр сайхан уургална. Татлаа. За одоо өөрөө суусан чигүү дэше харуулчлаа. За халтрын инкол уургална. Баяр сайхныгаа дахин харъя. Дамж гоёхон годлаа да тэр. Ингээ дэше харчдаг. Яг дөрвөн хөлн дэше хардаг. Тэгээд давхиж ирээд одоо осорлоо дарааж яваад. За чимэд өчрийн цэрийн шимэд. За нэг төглөө хоёр дахаараа за хэрэг уургалаад авсан. Явган уургалахад одоо 3 дахь хэрэгтэй. За энэ морь уургалах, эмнэг хангал болгуулах энэ бүхэн бол одоо Монгол эр хүний одоо жинхэнэ хавтай хөдөлмөр байдаг. Одоо морь сайхан уургалдаг, шагаа сайхан харуулдаг, сайхан дуулцдаг, сайхан барилдчдаг. Морь сайхан умдаг. Одоо эр хүний одоо төгс шинжүүдийг бол нааханд бол ингэж дүгнж байсан. Энэ бүхэн бол одоо Монгол эр хүний жинхэнэ хавтай хөдөлмөр юм аа. За, дүгүүлээд авлаа. Савдраа дуургуулээд авлаа. Тэрдэн Монгол эр хүний үндсэн хөдөлмөр одоо энэ морьтойгоо харьцах, морин онголго эдлэгэн сурах, мориор явах, морин уургалах энэ бүхэн. За энэ үеэр морьтой Монголын нээг дэмжиж Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Сэдвийн мэд сайхан хүрэлцэн ирж адуучдаа мөн энэ морьтой Монгол аянд чагсан хамт урлуудаа Төв аймгийн иргэдийн хурлын дээд чагналыг дууллаа. Мөн өчигдөр улсын жагсаалд оролцсон хамгийн залуу морьтны шагналыг сумын морин спорт уяачлалын холбоо нялгын хурд уяачлалын холбооны тэргүүн гүрийн Бямбад орж гардууллаа. Мөн мориа саунжгаа энэ сайхан залуучуудаа урдын даргын шагналыг гардуулсан юм аа. Төв аймгийн баян жаргалан сумаас морьтой Монгол аяны хүрээнд сар шинийн баялтаанд зориулсан бэлтгэж байгаа дуучин нэвтрүүлгийн хулиганы тэмцээглээ. Жаргалан төвийн дуучин гасан дөржийн бат сайхан. За хул дууч нь ойж ууж байна да. За хойш асар руу яваад шүүгчийн ширээний ард дээр
зогсоод тэгээ уучлаа. Бат сайхан тогтлоо. За энэ хажууд дэше хайраад энэ зайтайхан хүмүүс үчээгүй байсан бол чинь цаашаа бүлгээд явах нэ. Жаргалан тугийн ядуучин Давгдржийн Батбаатар тоглолгоол нь за харин шинхэн их сүргийн насрахаа их тэлтэй азаргал аваад ирж штэ. За энэ ядуучин бол Давгдржийн Батбаатар жаргаланд 1-р ядуучин. За цаашаа иргээ. За харин сайхан чигээрээ үлгээ. За Батбаатар маань тун сайхан тогтоолог дүүрэн навдынхаа даваан дээр ажиулчлаа. За тарган одоо нэскүүлсэн бүдүүсээр за зоо чанга хаа. За энэ дэгээр хөлсөлөрчжээ. Одоо сайн тавьчих байсан даа болно. Тэгээ адуу бол ингээд хүнээ ойчход өөрөө зайлж өгдөг нэг адуу дилээнд дэвсдэг, бүр иврэнд дэвсдэг гэж адууны хөлөөлтэй гэдэг одоо нэг шиг өсөө хэр азраг бол хүнээсээ зайлчж шүү дээ. Инх болдын инх төр тэгээ хошоо шилхчихгүй байгаа юм. За инх төр мөрчсөн байна. За хөр одоо хөрөдөг хорон толгоогоо өгөөд энэ тэгээд нэг төгчхоод ухраа төгссээр байгаа инх болдын маань инх төрийн маань урагшлуулчлаа та. За сурам дашууртайгаан гэж бүлгүүлэх ёстой. За тэгээ хэр одоо маажмалтаад үргээ зочиогоод хэр бүлгүүлж байгаа гарна шүүгчнэр өнөөхтөө. Яа тэнд очоо нэг зөв тусахт бас тэнд зөрлөлчлээ. За инкватын төр болд одоо бүлгүүлнэ. Утсан байна. За асуусан хэрэг зэрэг. За одоо энэ дээр л тэн зүрэлдэж болохгүй байгаа юм да тэр үлдээ хувьд. Сая цаг тусаа тажуудчаа зайлахад одоо зайдан хүн бол тэн дээр л хараатай байж ие сайхан шүү. Энэ ойдсонгүй цаашаа төгөвчлээ. Жаргалан тугийн ядуучин төр бол сайхан тогтлоо. Энэ бол дуустал нь одоо унсангүй. За тэр. За энэ хоёр талаасаа бас займчиж үлгэж байгаа шүү. За энэ дээрээ нэг цаг туссан. За тэгээ хараатай байсан тэн зүрээ сайхан хадгалж байсан учраас бол энд ойдсонгүй. Ортой Монгол аянаа уухайлан дэмжсэн Төв аймгийн Баян жаргаланчууд Гурванбагийнхаа 27-гийн хооронд адуучин тэмцээн зохиолоо. Шинийн 2-ны адуучин тэмцээнд 5 дугаар баринд Улаанхаагийн адуучин Загцрэнгийн Болд Баяр шалгарч 4 дугаар баринд өнөөдрийн бүх тэмцээний салхи хаглан оролцсон Жаргалан тугийн адуучин Асан Доржийн Батцаахан маань шалгарлаа. 3 дугаар баринд мөн Жаргалан тугийн адуучин Энколдын Энктөр шалгарсан бол 2 дугаар баринд Улаанхаагийн адуучин Чимэн Төчрийн Батцарын шалгарлаа. Энэ өдрийн шилдэг адуучнаар Жаргалан тугийн адуучин Давгдржийн Батбаатар шалгарсан юм аа. Батбаатарын шагналыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Сэдвийн Мэнцайхан гардуулж мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлынхаа дээд шагналыг гардуулан өглөө. Эрхэм үзэгч та бүхэнд ам бид Төв аймгийн Баян жаргалан сумаас үлдгэсэн шинийн 2-ны адуучин нэвтрүүлгийг төлөвлөлөө. Та бүхэн сар шиндэн сайхан шинэлээрэй.